За бүгдэнд нь энэ өдрийн төргий дасгал апп-ийнхаа soft launch-ыг эхлүүлэхэд бэлэн боллоо. За яг сүүлийн өдөр бас танилцуулга болсон чинь өөрчлөлт хийх юмнууд их гарч ирээд дуудчихлаа. За ямар ч байсан эхний ээлжийн дасгалын апп маань энэ маягаар ингээд хэрэглэгчийн гар утсан дээр харагдах байгаа. За энэ маань бол home page. За workout section. За progress гэсэн хэсгүүд байгаа. За энэ settings гэсэн үндсэн юм 4 менютэй. За нэг үрчлэн танилцуулаад явхад. За энэ хэсэгт нь бол хоёр нийтдээ 4 үзүүлэлтээр харуулсан 2 дашборттой. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн 7 хоногт тохирсон 150 минутыг одоо хийж ивэл одоо үр дүнтэй гэсэн 150 минутаар үндэслээд одоогоор бол нийтдээ 62 минутын дасгал хийсэн. За хамгийн багадаа 3 хоног хийхээс 5 хоног идэвхтэй орцсон гэсэн үзүүлэлт харагдаж байгаа юм байна. Энэ маань бол тухайн 7 хоногийн үзүүлэлт. За April Stats гэдэг за 4 сарын 1-ний өдөр болсон байгаа учраас сар маань солигдоод за энэ сар нийтдээ тухайн аппликейшн дээр 141 минутыг өнгөрөөсөн 11 workout одоо хийсэн гэсэн ийм статусыг харуулж байна. За энэ бол хүн болгоных дээр ингээ өөр за хэрэглэгч анх бүртгэлтэй орж ирэхэд ямар нэр өгсөн тэр нэрээр энэ дээр гарч ирнэ. За энэ зургаас мэдээж settings хэсгээс change photos гэдэг солих боломжтой байгаа. За сайн галдаа гарсан байна. За энийг юунаас авсан байна харъя. За энэ дээр за веб байдлаар ингэж харагдаж байгаа. За энэ маань түрүүсэн үндсэн 2 саб меню 2 дашборттой. За энд нь daily burn-ээс бас нэг хэрэгжүүлсэн юм. Зөвхөн нөгөө workouts хэсэг биш. Зөвхөн workout гэдэг хийж болох одоо сэдвийн дагуух одоо ийм одоо цээж, нуруу, хөл, мөр arms, core гэдэг эзний булчингуудаас гадна одоо хэрэгжүүлж болох юм хөтөлбөрүүд буюу бүх биеийг хамарсан дасгалын хэсгүүдтэй хөтөлбөртэй гэсэн. За энэ дээр одоо ихний ээлжин загвар болгоод өөрийн одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 4 өдрийн програмыг оруулж байгаа. Optimal 4-day program нэртэй програм маань ингээд 4 өдрөөс бүрдэнэ. За эхний өдрийнх нь chest and upper body буюу цээж биеийн дээд хэсгийн одоо юм татах булчин, түлхэх булчингуудыг оруулсан юм дасгал байна. За энэ дасгал маань өөрөө одоо хүндрэлийн зэргийн дундаж одоо биеийн хувьд бол одоо биеийн дээд хэсгийн булчин хөгжүүлэх зорилготой. За хэрэглэгт хөрөмжийн dumbbell bench за одоо яг гол үйлчилж байгаа хэсгүүд нь гэх мэтлэнгийн мэдээллүүдийг агуулсан хэрэглэгчд одоо хичнээн минут ажиллавал зүгээр гэсэн тохирсон горимыг санал болгож байгаа. За одоогоор эхний ээлжинд юм 4 дасгалыг оруулж өгсөн. За энэ дасгалууд нь тухайн хөтөлбөртэй хамаарсан учраас явандаа бол солигдох боломжтой. За энэ дээр intermediate advanced гэдэг энэсээ сонгоч болно. За хэдүүл 20 минутаар нь эсвэл эндээс ингээд 5 минутаар нь ингээд сонгоод 20 минутаар нь дасгалаа эхлүүлэхэд за иймэрхүү байгаа. За энэ цаг нь бол яг дасгал хийснээс хойш ерөнхий цаг байгаа. Дасгалын үндсэн нэр
За энэ тухайн дасгалыг хичнээн секунд хийх стас юм байна. За одоохондоо энэ бас гаццсан ажиллахгүй байгаа юм байна. Ер нь бол энэ дасгалын секунд нь ихснээс хойш буураад тийг болоход дефолт байдлаар бол 5 секунд тэрийг өөрчлөх байдлаар хэдэн секунд амрах байна. Амрах хугацаанд гарч ирнэ. За энд push up set-ийн 3-ны 1-т нь 3 сетийн 1 нь байна гэж харна гэсэн үг. За энэ хэсэгт нь дасгалаа зогсоож болно, эхлүүлж гүйцэж болно. За энд дараагийн дасгал руу шийдэж болно гэсэн үг. За энд нь бас нэг юм зориулж оруулж өгсөн information bar гэд оруулж өгсөн тухайн дасгалтай холбоотой мэдээллийг эндээс нь хөнгөн харчих боломжтой. За энд нь гол юм нь хэрэглэгчдэх мэдээллүүд нь нэг дор. Гэхдээ заавалчгүй дасгал хийж хацуур дэлгэцэд зайзал коднес тусад нь ингэж нууж оруулж өгсөн байгаа. За ингээд энэ дасгалыг ингээд дууслаа гэж үзэх юм бол энд дээр дарна эсвэл цаг нь дуусахаар өөрөө дуусах вертайгаа. За нийт хичнээн калоритаас нь энэ олоор бол тооцоологдохгүй юм байна зүгээр. Хичнээн калоритаас нь гарч ирнэ. За home зэс рүү буцах эсвэл нэмэлтээр өөр дасгалууд үзэх гэсэн юм байна. За хэдүүл home зэс рүүгээ буцъя. За workout section маань strength, cardio, stretching, yoga гэсэн үндсэн 4 хэсэгтэй. Эндээсээ шууд богино хугацааны хөтөлбөрүүдэд шууд эхлүүлчих. Одоо тухайн өдөртөө таарсан 5-аас 30 минутын дасгалуудаа шууд эхлүүлчих боломжтой. Хэрвээ цаашд үргэлжлүүлээд ашигланаа эсвэл өөрийнхөө сонирхлоор ашигланаа гэх юм бол exercise library гэдэг дасгалын одоо багц мэдээллүүд байгаа. За энд нь одоогоор 18 дасгалыг оруулж өгсөн. За жишээ нь bench press гэдэг дасгал байлаа гэхэд тухайн дасгалыг хэрхэн гүйцэтгэх заавар бичлэгийг яг одоо модель дээр юм булчингийн аль хэсэг нь ажиллаж байгаагаар улаанаар тодруулж өгсөн байгаа. За хүндрлийн зэрэг ашиглах төхөөрөмж гэх мэтчлэн 6 категори мэдээллийг ангилж өгсөн. Богино хэмжээний instruction тайлбар оруулсан. За энийг одоо AI-аар уншуулад энэ дасгал хийж явах явцад зааварчилгаа өгнө гэсэн үг. За энэ мэтчлэн ингээд дасгалууд маань энэ чинь орчин нийтдээ за эхний хэлж 900 дасгал байна. Гэхдээ баагаар орох багт нэлээд ажил авд юм байна. За тэгээд энэ дасгалууд нь ингээ орчих юм бол хэрэглэгч өөрөө эндээсээ фильтрдээд за насныхаа ангиллаар насанд хүрсэн хүүхэд эсвэл ахмад настан гэж ороод хүндрлийн зэрэгээрээ энгийн дундаж хүндж гэдэг медиум гэдэг ингээд үзэхэд энд нь 18 дасгалаас маань 6 нь ингээ медиум түвшний дасгал байна гэж харна. За фильтрээ арилгалаа буцаад 18 боллоо. Категориороо цэжин дасгалч гэдэг юм ингээд англиад харчих боломжтой гэсэн үг. За прогресс хэсэгт энэ дээр бол нэлээд өөрчлөлтүүд хийгдэх бах зүгээр одоогоор байгаа мэдээлэл дээр бол нийт тухайн аппликейшн дээр 12 дасгал хийсэн байна. Тэгэхээр энэ маань бол явцын дунд дасгалуудын маань тоо нэмэгдээд байна гэсэн үг. За 2 дасгал эхлүүлчихэд орхисон буюу энэ прогресс төлөвтэй байна. За энэ дасгалын аппликейшн дээр нийтдээ 141 минут өнгөрөөсөн байна. За энэ нь бол ингээд нэмэгдээд яваад байгаа боломжтой. За энэ хэрэглэгчийн багт оруулсан мэдээлэл энэ дээр ингээ оруулаад өгчнө. За эндээсээ зорилго нь юу байгаас хамаарат одоо миний хувьд бол энэ булчин нэмэх зорилготой байгаа гэсэн. Энэ дээр нь бол эндээс үүдээд ямар програм санал болгох вэ гэдэг хөтөлбөр нь гарч ирнэ гэсэн үг. За энэ PR list гэдэг энэ дээр хэрэглэгчийн өөрийн одоо personal record list-ийг оруулж болно. За энэ дээр одоо юу гэдэг суулт гэдэг setup энэ дээр 60 кг-аар суусан 3 орсон гэх юм бол энд нь ингээд ороод энэ бүртгэл дээр явчихна. Энэ нь болохоор нөгөө дасгалын түрүүн хийсэн library байхгүй дасгалууд дээр бүртгэл хийхээр бол энийг ашиглаж болно гэсэн үг. За эсвэл өөрөө хувь зүр бүртгэлээ хийгээ явахад ашиглаж болно. Энд нь body measurements гэдэг энэ бас одоо
веб дээр бол амархан болоод байгаа юм. Утсан дээр болохоор бас олон мэдээлэл орчвол яаж явах нь жоохон ойлгомжгүй бас үлдэх үе яах вэ бодоод байгаа. Ер нь бол Bing-ийн индекс ингээд жишээ нь ингээд загвараар ингээд оруулаад өгчих боломжтой. За бусад мэдээлэл энд нь хэрвээ нарийнаар оруулаад өгөх юм бол өөрчлөлтүүдийг бас харнаа гэсэн үг. За settings хэсэгт маань хэрэглэгчийн мэдээлэл бүртгэлтэй мэйл. За календар хэсэгт нь жилийн итгэх 7 хоног явж эндээсээ дасгалуудаа урьдчилан төлөвлөх. За дээр нь дасгалаа оруулж өгөх. Одоо specific custom дасгал оруулж өгөх юм хуваар орсон байгаа. За reminder дээр нь болохоор одоо 1-ээс 5 дахад өглөө 9-өөс тэгээ сануулга авъя гэх юм бол ингээ мэдээлэл нэрнэ. За энд нь тухайн дасгалын аппликейшны terms and condition нөхцлүүдийг ингээд файл хэлбэрээр оруулж өгөхөөр байгаа. За ингээд эндээсээ бүртгэлээсээ гарах гэсэн юм хэсэг байна. За эндээсээ ингээд гарангууд ингээд болчихж чинь гэсэн үг. За хэрвээ ингээд бүртгэлээрээ нэмж буцаад орё гэх юм бол эхний ээлжинд таны одоо оруулсан мэдээлэл чинь ингээд гарч ирээд за энийг хэрвээ өөрчлөхгүйгээр бол цаашаа ингээд нэвтэрч байгаа. За ийм бүтц зохион байгуулалттай дасгалын аппликейшн байна. За түрүүн утсан дээр гацсан хэдүүлээ бас нэг юм туршиж үзье. Яа. Ингээд дасгалын апп руу буцаад орлоо. За энэ маань одоо ингээд веб дээрээс ингээд харуул илүү амархан юм байна. Веб дээрээс ингээд явагдаж байгаа. За яг ихний ээлжиндийн дасгалын аппликейшны Android юм уу, Play Store юм уу, iStore дээр, App Store дээр оруулахгүйгээр нэлээд одоо учраа олцоод функцүүдэд тодорхойлгочоод паблиш хийсэн бодолтойгоо гэвчийг хэрэглэгч маань хэрвээ хүсэх юм бол утас болоод компьютер цаашлаад зурагтан дээрээсээ үзэх боломжтой. За тэрийг яаж оруулж өгч юм гэхээр personal энэ нөгөө progressive web app гэдэг төрлөөр хэрэглэгч маань хүсэх юм бол утсан дээрээсээ линкээр нь вебсайт руугаа орох. Эсвэл бүр эндээсээ утсан дээрээсээ хадгалаад home screen гэдэг энэ дээрээ дасгал app гэдэг ингээ оруулаад өгчих юм бол хэрэглэгчийн гар утсанд яг дасгал app маань шууд холбоос болоод орчиж байгаа. За эндээсээ ингээ дасгалаа чинь тэгэхээр ямар ч төрлийн Android эсвэл iOS device байсан шууд ороод ашиглах боломжтой. Нөгөөтэйгөр түрүү харуулсан шууд вебсайтаас дамжаад нэгэ шууд вебсайтаар дэлгэцэн дээрээ илүү том дүрслэлтэйгээр харж болно. Хэрвээ үсэх юм бол cast хийх байдлаар зурагт руугаа, ухаалаг зурагт руугаа дүрсээ дамжуулаад зурагтан дээрээ бүр томор хараад үзэх боломжтой гэсэн үг байгаа. За энэ үрээд ерөнхийдөө дасгалын аппликейшн минь танилцуулах дуусж байна. Энээс цааш хэрвээ нарийн мэдээлэл авъя гэх юм бол үлдээд харж олно. За миний хувьд бас яг сонирхолтой ялгаад энэ дасгалын аппийнхаа хөгжүүлэлтийн явцыг төслийн менежментийн систем менежментийн одоо хүрээнд сурсан зүйлээрээ нэлээд хөтлөх гэж явуулсан. За үе шатуудаа нийтдээ 10 үе шатанд хуваагаад аппликейшны санаа гаргах. За ингээд арчил зүгээр. За аппликейшны санаагаа гаргах. За анх бол яг 19-29-ноос хөгжүүлэлтийн ажил эхэлсэн. 28-наас эхэлсэн. Тэгээд үйл явцууд нь юу вэ? Ямар хөө явцтай авах ингэж ангилж хараад
алхмуудаа нэг болчихлоо ингээд бүртгээд явж байгаа. За одоо жишээ нь дасгалын аппликейшныхаа санааг гаргах дээр бол анх үндсэн санаа нь одоо энэ дасгалын аппликейшнийг бусад аппликейшнээс гол ялгаатай болгож байгаа зүйл нь болохоор одоо дасгал хийх дадлыг бий болгоход ингэж чиглэсэн ерөнхийдөө ухаалаг платформ. Онцлог давуу тал нь эрүүл мэндийг тань боддоор урамшуулах цоргаан зайп гэж ярьж байгаа. Тэгэхээр боддоор урамшуулах гэдгээр юу гэж хэлээд байна гэхээр түрүү хэлсэн нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн 7 хоногийн 150 минутын дасгал хөдөлгөөнийг багтаад 3 хоногт гүйцээвэл 3 хоногт гүйцээвэл бүтэн сарын турш 4-7 хоногт дөрвөлөнд нь 7 хоногийнхаа дасгалуудыг хийчих юм бол 150 минут хийчих юм бол энэ дасгалын аппликейшн тогтмол үнэгүй байх юм. Тэгээ 3-7 хоног хэрвээ хийвэл $1.99, 2-7 хоног хийвэл 2.9, 3.9, 4.99 гэх мэтлэн шатлалтайгаар төлбөр нь сар болгон бодогдоод гар явна. Тэгэхээр хэрвээ хэрэглэгч одоо идэвхтэй байгаад гэх юм бол ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр премиум үйлчилгээг аваад явна гэсэн үг. Тэгэхээр дилинг дасгалын аппууд маань бол ямар нэгэн одоо юу гэдэг хэрэглэгч хэдий идэвхтэй байсан ч гэсэн төлбөр бол хэвэндээ байдаг. Зүгээр одоо нэмэлтээр та сайн байж гэдэг юм уу ингээд хэдэн хоног хийлээ гэх байдлаар урамшуулдаг бол яг энэ дээр бол илүү боддоор хэрэглэгчийг урамшуулах нөхцөлийг оруулж өгснөөр онцлог гол давуу тал байгаа. За энэ дээр бол мөн дээр нь явцын дунд дасгал хийх дадлыг бий болгох юм ухаалаг платформ бий болохыг зорж байгаа. Тэр нь бол хэрэглэгчийн зорилгот нийцүүлэн одоо дасгал хөдөлгөөнийг зөвлөх, бүртгэл мэдээллийг явуулах гэсэн зүйлүүд байгаа. За энд нь яг анх нөгөө 12 сарын 28-ны дасгалынхаа үүсгэн байгуулах үеийн сэтгэгдлгээд ийм үүсгэн байгуулах үеийнхэн сэтгэгдлийг бичлэг болгоод хадгалж исэн. Тухайн үед энэ дээр гол санаа нь юу байсан бэ гэхээр гол зорж байгаа юм нь юу гэхээр одоо супермаркетуудын бизнес модель нь хэрэглэгчийн худалдаа авалтыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн ихээр худалдаа авалт хийгддэг үргийн хэрэглээний бараа талах сүү өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн дэлгүүрийн хамгийн цаад бууланд тавьдаг. Ингэснээр хэрэглэгч одоо бусад лангуу, бусад павильон одоо хэсгүүдээр явж шаардлагагүй худалдаа авалтуудыг хийхэд одоо чиглүүлдэг гэсэн үг. За үүнтэй ялгаа нэгэн адилаар одоо фитнес модельүүд, фитнес одоо төвүүд ч гэсэн иймэрхүү одоо модельүүдийг нэвтрүүлж одоо хэрэглэгчийг бүтэн жилээр нь төлбөрийг аваад хичнээн явахгүй байсан ч гэсэн одоо явах юм шиг сэтгэл төрүүлэх байдлаар үйлчлүүлэгчдийг татснаар одоо маш бага хэмжээний орон зайд одоо маш их хэмжээний хэрэглэгчдийг бүрдүүлдэг. Хэрвээ нэг дор одоо тухайн хэрэглэгч бөөнөрөө одоо яваад очих юм бол тухайн дасгалын одоо фитнес маань ямар ч нөхцөл байдалд хүлээж авах боломжгүй байдалтайгаар нэгвэр бол итгэх борлуулалт хийдэг гэсэн үг. За энэ нөхцөл байдлыг одоо орчин үед бол тэгээ нөгөөтэйгөр бол бид нар бас маш их одоо бидний ажил амьдрал айгүйх өндөр ачаалттай айгүйх цагийн менежмент сайтай болж байгаа учраас хаана ч хийж болох юм гэртээ хийж болох юм дасгалын аппликейшнуд бол одоо улам бүр модонд орсоор байна. Тэгэхээр энд нийцсэн юм дасгалын аппликейшнуудыг зорж хийж байгаа гэсэн үг. За тэгээд зах зээлийн судалгаа хэсэгт нь бол ерөнхийдөө дэлхийн гэрийн фитнесийн зах зээлийн багтаамж нь ямар байдیں۔ За энэ дээр бол бас бусад аппликейшнуудыг харьцуулаад яг ямар функцүүдийг авч хэрэгжүүлэх зүгээр юм гэх мэтлээ нэг болчлон танилцуулаад бичлэгийг явуулж байгаа. За тэгээд өөр одоо бас хэрэг сонирхолж болох функцүүд дээр ярих юм бол за MVP-гээ болоод ингээ гаргацсан. За Journey Map. За түрүүн танилцуулсан 4-7 хоногийн хөтөлбөр маань иймэрхүү байдалтайгаар ороод явна. За хөтөлбөр байгаа. За хэрэглэгчийн интерфейс гаргах дээр анх бол
ийм хар өнгийн интерфейстэйгээр Figma дээр загвараа гаргаж ирсэн. Гэвч нөгөө дасгалынхаа аппликейшнийг одоо яг илүү хялбар байдлаар утсан дээр ч гэсэн утсан дээр, дэлгэцэн дээр, тэгээд бүр зургатан дээр гаргая гэх юм бол цайвар өнгийн интерфейстэй байвал илүү одоо тогтож харах боломжтой санагдсан. Тийм учраас өнгийг суур өнгийг цагаан болгож өөрчилсөн байгаа. За зураг бичлэгүүд дээр нас түрүү харсан нэлээд олон хувилбаруудыг үзсэн. Иймэрхүү байдлаар үзэх үү, иймэрхүү байдлаар үзэх үү, иймэрхүү байдлаар үзэх үү, иймэрхүү гэдэг янз бүрийн байдлаар үзэж байгаа. Ерөнхийдөө яг одоо сүүлд ашиглаж байгаа дасгалын аппликейшн дээрээ загвар дээрээ тогтсон. Энэ маань нөгөө үндсэн ижил загварын видеонуудаас, заавар видеонуудаас давуу тал нь нэг зэрэг хоёр ажлыг хийж байгаа. Юу гэхээр дасгалыг хэрхэн хийх зааварчилгаа мэдээллийг өгөхөөс гадна аль булчингууд төлхөө ажиллаж байгааг нь хэрэглэгчтэй ойлгомжтойгоор үзүүлсэн. Одоо хэрэглэгч хийж явах явцдаа өөрийгөө хянаад явах боломжийг олгож байгаа. За маркетинг план. За энэ дээр юм. За апп хөгжүүлэх дээр. За эхлээд бол яг iPhone зориулаад Xcode дээр native app Flutter-аар хийжсэн. Тэгээ сүүлд бол Fitness Plus гэдэг Apple аппликейшнийг хараад ерөнхийдөө Square гэж ийм progressive web app-ыг React-ээр хийж байгаа. За код юм байна. За иймэрхүү байдалтай дасгалын app маань явж байна. За тэгэхээр дасгалын app-ийг маань туршиж үзэх линкийг өнөөдөр Facebook page дээр оруулчихна. Та бүхэн туршиж үзээд санаа бодлоо нээлттэй хуваалцаарай. Тэгээд цаашд одоо Монголын анхны хэрэглэгчдэд одоо ер нь одоо хэрэглэгчдэд яг боддоор дасгал хөдөлгөөнийг дэмжсэн 6 аппликейшнийг маань одоо дэмжиж одоо санаа сэтгэлээ хуваалцаарай. Гэрийн нөхцөл төссөн дасгалаа хийгэрэй гэж уриалах нь. За анхаарал тавьсан маш их баярлалаа.